Зяасаа хамрцгаад ч юм яха. За тэгэхээр би нэг weekly overview хийх зэрэг 7 хоногт бидэд яг юу харах хэвээр юм бэ? Одоо өөрөөр ямар хөө зах зээл байгаа юм бэ гэж тий. За тэгэхээр миний хувьд бол хамгийн түрүүнд бол энэ геополитикийн асуудлыг бол ярмаар байна. За тэгээ Иран Америкийн дайн бол улам одоо томроо тий одоо энэ улаан тэнгис рүү Каспийн за энэ булангийн орнууд руу ингээд довтлсон. Илүү нөө хүндэрсэн за газрын цэсэн дээр ч гисэн за дахиад бол Ормозын хоолой бол дангаараа нэг 20% тээвэрлэлт байсан бол тэ нэмээд одоо 7% тээвэрлэлтийн бас асуудлууд бол гарч ирсэн байгаа даа. Дахиад нэг хоолойг Йемений бүлэглэлээс бол одоо Иранд дэмжлэг үзүүлэх зорилгоор тий ерхийдөө хааж байгаа гэдэг мэдээлэл бол өмнөх 7 хоногт яваад за газрын тосч гэсэн энэ дээр бол маш одоо импакт аваад тий дээш бол энэ харж исэн одоо энэ resistance болж болох төвшнийг бол дээш маш хүчтэй бол сэтлээд гараад ирсэн байна. Тэгэхээр газрын тос бол ингээд дээш бол чиглэлчлээ штэ тийм ээ. Тэгэхээр дахиад ч өсөд явах бүрэн боломжтой. За брэнд газрын тос бол 100 хүртэл бол явсан штэ тий. За тэгээд доллар за бондын өгөөж харсан ч гэсэн бидэд бол яг энэ одоо энэ дээшээ задрах bullish pattern-ыг бол өмнөх 7 хоногоос за тэрний өмнө ч гэсэн яг ингээд зурагдаад эхэлж байхад нь бол харж ирсэн тий. За энэ дээшээ сэтлэх юм бол ер нь дээшээ явахаар байх шүү гэд. За тэгээд долларч дээш чангарсан энэ техник зураглалынхаа дагуу паттернууд дээшээ сэтлээд дахиад ч бас явах хөдөлгөөн бас байж болохоор л харагдчихээн тий. 4180 юм ирлээ. 4100 бүр наалтаар ярьж сурцсан шүү дээ. За 101.82 руу тий. За тэгээд бондын өгөөжийг харахаар бондын өгөөч гэсэн муу адил яг л ийм нэг өсөлтийн паттерны хөдөлгөөн хийж байгаад яг энэ паттерныхаа эхлэл хүртэл бол хангалттай явцсан байна. Тэгээд дээшээ бол энэ төвшнийг бол дээшээ брейк хийгээд бол гарцсан байж шүү дээ тий. Тэгэхээр бондын өгөөж дахиад дээш нэмэгдэж болох юм. За ингээд харахаар за газрын цэс өсөлттэй тийм ээ. За тэгээ доллар чангарсан бондын өгөөж нэмэгдэлтэй. За тэгэнгүүт өмнөх одоо бидэд ингээд 2 сарын 28-наас хойш харж байгаа дай эхэлснээс хойш харж байгаа энэ зүй тогтлыг харах юм бол тий алт бол ерөөс ингээд уналттай байгаа тий газрын цэсний үн нэмэгдээд за доллар чангараад бондын өгөөж нэмэгдэхэд тий ингээд алт бол ингээд чангараад энэ унаад бол явж байгаа. Тэгэхээр сая нэг 7 хоногийн хугацаанд бол алт бол өсөд буцаад одоо баг цаг дээр бол энэ уналтын чиглэл рүү ороод ирж ийн л та тий. Тэгээ миний хувьд бол энэчнээс ийм өсөлт бол ингэж хараад байсан. Тэгээ буцаад энэ ловыг ингэж доошоо ивдснээр одоо бол ингэж буцаад доош чиглэл рүү одоо энэ дээлигийн pullback нь орж ирээд дууссан тий дахиад импульс доош шорт хөдөлгөөн явах гэж байгаа юм шиг харагдаж байна тий. За weekly ч гэсэн адилхан харагдаж байна. Тэгэхээр энэ одоо сарын жилийн энэ одоо pullback-ийн юу бол дуусаагүй байж болох гээд байна. Тийм ээ магадгүй одоо бид эдийн бүр хараад байгаа энэ 3400 гэдэг ханшрууч гэсэн дахиад унж орж ирэхийг бол үүсэхгүй. За яг тэгэхээр геополитикийн асуудал нэг хэсэг бол нэг зах зээлд нөлөөлөхгүй байлаа шүү дээ. Сая нэг 7 хоногийн хугацаанд тий. Тэгээ тэр нь бол юу болвоо гэд харахаар ерөөдөө хүмүүс бол илүү одоо нэг дасцсан байна шүү дээ тий. Гэтэл одоо болохоор ингээд одоо улаан тэнгис Каспийн гэдэг ингээд илүү одоо тэр одоо тээвэрлэлтийн нөхцөл байдлууд хүндрээд тий дайм бол нэг өмнө байсан нөхцөл байдлаас улам хүндрээд ороод ирж байгаа болохоор одоо буцаад бол зах зээлд бол ингээд хүчтэй нөлөөлөлүүд үзүүлээд газрын тосч гэсэн 100 $100 руу бол ороод ирлээ шүү дээ тийм ээ. Зэ тийм байгаа. Тэгэхээр миний хувьд бол алтыг дахиад доошоо харах гэдэг. Тэгээд 4 цагийнхаа чиглэлээр ч гэсэн те ерөөдөө арилжаа хийгээд 4 цагийн чиглэлийг харсан ч гэсэн 4 цагийн чиглэл ч гэсэн доош чиглэлчлээ гэж бол миний хувьд бол үзээд байна.
Тэгэхээр ийм уналтын чиглэл рүү орж ирсэн. Тэгэхээр магадгүй одоо энэ 4000 гэдэг ханшийн төвшин дээр маш том суппорт бол бариад байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энийгээ бас доошо сэтэлж орж ирж бас болох юм гэж бол хараад байна урт хугацаанд, тий. Тэгэхээр одоо нэгтгэхэд 4 цагийн чиглэл бол өөрчлөгдөхгүй бол миний хувьд бол одоо ингэ шорт хараад бол явах гээд байна. За мэдээж эргээр одоогийн харж байгаа нөхцөл байдлаар тий буцаад яг хөнжинсэ тэр шидэ нөхцөлтэй хөдөлгөөн тэр шидэ яваад тий энэ хайг дээшээ эвдээд ингэж гарах юм бол мэдээж эргээр лонг талдаа бол бас харж болох гээд байна. Тэгэхээр одоогор бол миний хувьд бол алтан дээр илүү шорт талдаа байгаад. За тэгээ хэдүүлээ Fed Watch-ийн одоо 29-нд ч бодлогын үгийн шийдвэр гарах гээд байгаа тий. За эх 7 хоногт бол за Forex Factory-гийн economic calendar руу хэдүүлээ ороод ингээ харахаар тий. Эх 7 хоногт бол мэдээнүүд ихтэй байгаа. За consumer confidence гэдэг нэг худалдаа авахч одоо итгэлцэл тий. Тэр бол гарах гээд бас хүлээгдэж байна. За нэлээд өндөр гарах 92.1-тэй гэсэн хүлээлт бол байна. За тэгээд дараа нь бодлогын үгийн шийдвэр 375 дээр forecast нь хүлээлт нь бол байна. За тэгээд түүний дараа Kevin Walsh бас яг хурлынхаа үеэр бас юу гэж хэлэх нь үү те цаашдаа бодлого яан ийн гэх нү гэдгийг бас хамтдаа сайн ажиглах хэрэгтэй. За тэрний дараагаар оройн нь 8:30-аас 4 дахь өдрийн 8:30-аас Core PC гээд за одоо нөгөө яг холбооны нөөцийн банкны бас юм чухалчж авч үздэг тийм инфляцийн хэмжүүр бол гарах гад хүлээгдэж. Ерөнхийдөө Core PC бол 0.1 гэд нэлээд доош бууралттай бол гарах хүлээлт бол байна. Гэхдээ яг энэ хүлээлтэнд бас хүрч болно тий. Яг тэгэхээр 6 сард бол хамаагүй 50 байсан тий. Газрын төсч гэсэн нэлээд уналттай байсан. Гэтэл одоо ингээд 7 сараас хүндрээд ороод ирж байгаа болохоор эх саруудын одоо инфляцийн тоо баримтууд ямар гарах вэ гэдэг бол нэлээд сонирхолтой байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бол 6 сарыг харуулах болохоор магадгүй энэтэйгээ ойртсон дүн бол гарч болох юм гэж миний хувьд л үзээд байгаа. За тэгээд Fed Watch харангууд одоо 29-нд гарах те юу бол 375 дээр гэдэг хүлээлт буураад ороод ирсэн байлээ бүр. Энэ хараад 7 хоногийн өмнө 87.2% та байсан бол 62 одоо 65.8 гэдэг ингээ буураад ороод ирсэн бэл. Тэгэхээр хэдүүлээ бас магадгүй 29-нд те бодлогыг бууруулж бас юуны магадгүй шүү дээ те. Тэгэхээр бууруулж нэмж бас юуны магадгүй шүү те. 4% рүү хүргэж болно. Тэгэх юм бол магадгүй алтан дээр чинь нэг доллар чангарна гэсэн үг шүү дээ те. DXY өснө, бондын өгөөж өснө гэсэн үг. Тэгэхээр бондын өгөөж өсгөхөр яагаад алтан дээр дарамттай байгаа юм бэ гэдэг чинь нэг өгөөжийн л асуудал яригдаад байгаа шүү дээ. Алт бол өгөөж өгдөг бүтээгдэхүүн. Харин Америк нэгдсэн улсын одоо бонд бол бонд бол өгөөж өгдөг. Тэгэхээр хүмүүс одоо алт руу өгөөжгүй бүтээгдэхүүн рүү хөрөнгөө оруулж яхаар бондыг худалдаж авдаг гэсэн. Тэгэхээр алтнаас одоо мөнгө урсгал бол гарна гэсэн үг. Тэгэхээр энэ уналтыг бол бас дэмжих боломжтой. Нөгөө талдаа бол алт бол нүг safe haven гэдэг иргэддөө дэлхийн одоо дэлхий дээр одоо дайн тулаан тодорхойгүй байдал болоход алт бол өсдөг шүү дээ. Гэтэл энэ удаагийн дайнаар бол алт бол тэхгүй ерөөсөө эхэлснээс хойш бол уналттай л яваа тий. Тэгэхээр тэр зүй тогтолцсон бол энэ байгаад байгаа шүү дээ. Хэдүүлээ бол энийг бол гаргацсан тий. За Америк нэгдсэн улсын одоо 92-ын дайн эхэлсэн. За тэгээ геополитикийн асуудал хүндэрсэн тий. Орон зүйн улааг хаалсан, газрын засгийн үн нэмэгдсэн, инфляцийн дээр одоо дарамт болсон тий. За тэгээд бодлогын үг өндөр түвшинд нь үлдээсэн, бууруулахгүй байгаа. За цаашдаа бүр өсгөх гэдэг тийм одоо хүлээлт бас байгаа тий. За тэгээд тэрийгээ дагаад одоо бондын өгөөж нэмэгдэж байгаа. Тэгэхээр алтан дээр бол тийм одоо уналтын чиглэл рүү тий дарамттай байгаа гэдэг зөв тогтол бол явж байгаа.
За тэгээ готын тайланг ингээд харсан ч гэсэн готын тайлан ч гэсэн энэ хараа long одоо энэ non commercial гэдэг чи одоо яг л нэг одоо ханшийн зөрүүн дээрээс ашиг хийх гээд байгаа нөхдүүдийн юуг харуулж штэ тий контрактуудыг. Тэгэхэд энэ дээр бол long арилжаа бол ингээд багассан байгаа 2500-аар. Харин эсрэг талдаа short арилжаа бол 247 гэд өсөөд ороод ирсэн. Тэгэхээр готын тайлангаа харсан ч гэсэн тий ерөнхийдөө non commercial-ууд бас ерэн short талдаа нэмэгдэж байгаа юм биш үү гэдгийг бол харуулж штэ тий. За тэгээд commercial бол зүгээр нөө юунууд байгаа mining тий ер нь нөгөө нэг ханшийг нэг төвшөнд барих сонирхолтой нөхдүүд гэсэн. Зя тэгээд ийм байна. Тэгэхээр эх 7 хоногийн за 92 дугаас ахуулаад мэдээнүүдтэй тэгэхээр мэдээнүүдээ сайн харцгаая. За миний хувьд бол яг мэдээний үеэр бол арилжаа хийдэггүй. Мэдээний одоо дараа эсвэл одоо мэдээний өмнө бол арилжахыг бол зорддог. Яг мэдээний үеэр нөө мэдээний арилжаа энэ төр бол миний хувьд бол хийдэггүй байгаа. За тэгээ миний хувьд бас дутуу тайлбарсан бол та бүхэн бас юу ягаарай. Асуух зүйлсүүд байвал бичээд үлдээгээрэй. За тэгэхээр ойлгомжтой тийм ээ. Миний хувьд бол одоогоор бол алтыг бол шорт хараад байна. За тэгээ мэдээж эргээр энэ хайг дээшээ сэтэлээд тий. За энэ resistance-ийг бас хүчтэй дээшээ сэтэлж чадах юм бол би бол ийм өсөлт гарах гад. Бусдаар бол одоо л нэг ийм доошо шорт харах гад энэ том 4000 гэдэг supportыг доошо эвдэх болов гэдэг хүлээлт бол байна. Тэгээ бодлогын үг бас энэ нөгөө нэг одоо хэвэнд нь үлдэх гэдэг магадлал ч гэсэн багасаад ороод ирсэн те өсөх магадлал нь нэмэгдсэн байгаад байгаа болохоор миний хувьд бас 29-нд одоо Fed те бодлогын үгээ шийдвэрээ өсгөж танилцуулж бас болох юм гэдэг бол бас байна. Тэгээ 9 сард одоо бодлогыг бараг нэмэх юу бол 57.3 гэд нэлээд өсөд бол ороод ирсэн байгаа шүү дээ. Тэгээ энэ болгон бол энэ геополитикийн нөхцөл байдалтай холбоотой геополитикийн нөхцөл байдал нөө макро эдийн засагт нөлөөлөд те одоо инфляцид нөлөөлөд байгаа болохоор тэрнээсээ хамаарад одоо төв банк бол бодлогын үгийнхаа шийдвэрүүдийг гаргаж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр алтууд л ингээд дай эхэлснээс хоошхын уналтын хөдөлгөөнөө үргэлжлүүлэх үү эсвэл бол яг үндсэн те тэр safe haven гэдэг те одоо байн тулаантаа тодорхойгүй үед өсдөг тэр үндснийхээ өсөлтийг гаргаад явах уу гэдгийг бол хэдүүлээ бол харах үлдээд байна. За тэгээ боломжтой арилжаануудаа хийгээрэй. За тэгээ Orbin setup-уудаа ашиглаад бас гой арилжааны нөхцөл байдлууд бол өмнөх 7 хоногт бол бас зөндөө гарсан те. Миний хувьд бол нэгтгэхэд нэг 2 арилжаа хийгээд за 3 дахад 4 дахад 5 дахад гээд ингэж арилжаа хийгээд нийтдээ нэг 400 pip-ний бол ашигтай бол гарсан байгаад. Тэгэхээр 2 TP 1 ASL за 2 break-even гэсэн бол үр дүн бол үзүүлсэн байгаад. Тэгээ Orb дээр бол ерөөсөө юу байгаад байгаа шүү дээ. Цаг 30 минут л арилжаа хийхэд болж байгаа. Тэгээ Нью-Йорк дээр цаг 30 минут 1 цаг хагас л арилжаа хийхэд болж байгаа. Тэгэхээр нөгөө ажилттай хүмүүстэй ажлынхаа хажуугаар арилжаа хийх юм бол бас боломжтой. Оройн 9:30-аас 11-ийн хооронд л арилжна гэсэн үг шүү дээ. Тэгэл болов. За 30 минут арилжаа хийлээ. За маргааш нь ажиллаа хийгээд ингэж явлаа тий. Тэгэхээр яг нөгөө part time ажлынхаа хажуугаар арилжаа хийхэд бол энэ Orb гэдэг арга барил бол маш гоё тохирдог. Яг тэгэхээр нөгөө юу тогтмол цагт тий ингээд арилжаанд оролцдог. Тийм болохоор маш боломжтой. За баярлалаа. Тэгээ маргааш бас нэг шинэ зүйл танилцуулна та бүхэндээ. Тэгэхээр маргаашийнхаа YouTube-ийн лайвыг бас үзээрэй. За баярлалаа. Тэгээ боломжтой арилжаануудаа хийгээрэй.